And now the end is near, and so I face the final. Энэ дууг мэдэхгүй хүн гэж үгээзээ. Ялангуяа жаз хөгжим сонирхогчид Frank Sinatra, Diana Krall гэдэг нэрийг сонсоод, хип-хопчид Eminem гэдэг нэрийг сонсоод баярладаг шиг хүлээн авч байгаа үзээ. Эдгээр уран бүтээлчдийн бүтээлээр дагагдсан тоглолт энэ сарын 19-нд Royal Jazz Restaurant болох гэж байна. A life that's full. Кушба Оюуканаар нь Монгол жаз урсгалыг хөгжүүлэх мэдүүлэх зорилготой 2009 оноос эхлэн хөгжимдөж эхэлсэн мэргэжлийн хөгжимчүүд юм а. Frank Sinatra, Diana Krall-ыг сонгосон шалтгаан нь бол бид хоёр энэ уран бүтээлээс их тоглодог. Гол шалтгаан маань. За хоёр дахь гол шалтгаан маань бол ерөнхийдөө манай Монголын уран хүмүүс сонсогч нар, жаз сонсогч нарт илүү ойрхон хүрдэг Frank Sinatra-гийн ялангуяа уран бүтээлүүдтэй. За Diana Krall бол угаасаа маш том сүүлийн үеийн орчин үеийн уран бүтээлчдийн нэг шүү дээ, тэ. Тэгээд хоёр эрэгтэй эмэгтэй гэж сонгосон байгаа. Тэгэхээр дараачийн юунууд дээр бид нэр бас их сонирхолтой маягаар сонгоно. Үзэгчдэд яг одоо амьд хөгжмийн яг тэр сэтгэлийн таашаалыг өгөхөд хамгийн том онцлог нь байх болов уу гэж бодож байна. Тэгээд Diana Krall, Frank Sinatra хоёр өөрсдөө айгу мундаг уран бүтээлч болохоор тэр концертыг илүү одоо онцлог шин чанар нь бол үгүй тэр хоёр дээр төвлөрж байгаа. Frank Sinatra Grammy шагналыг 11 удаа хүртсэн. 1985 онд ерөнхийлөгч нэрмжт эрх чөлөөний одон болон Конгрессийн алтан медаль хүртсэн юм а. Мөн Academy шагналт дуучин. Түүний жаз хөгжмийн урсгалд оруулсан хувь нэмэр болоод хөгжүүлсэн зүтгэлийг нь хөгжмөн судлаачид өндрөөр үнэлдэг юм а. Харин Diana Krall нь Канада улсын иргэн дуучин төгөлдөр хурц мэргэжилтэй Grammy шагналыг 3 удаа хүртсэн. Америкийн нэгдсэн улсад л гэхэд 6 сая, дэлхийд даяар 15 сая хувь цомог борлуулсан. 1990-с 2000 оны хооронд бүтэн 10 жилийн хугацаанд Billboard түүний цомгууд тасралтгүй дээгүүрт бичигдэж байсан юм а. 9 алтан цомог, 7 холбог цомог гаргасан алдартай чадaltaй уран бүтээлчүүлээ. Эдгээр уран бүтээлчдийн хөгжим дууг нь сонсоход хүсвэл та 7000 төгрөг төлөөд Royal Jazz Restaurant энэ сарын 19-нд очиж болох юм байна. Шууд болортой мэдээлэл.